За сэргийн сургууль суралцах явцад бас хамгийн их өгүүлэгдэх зүйлүүд байгаа шүү дээ. Одоо дөрөнд хувцас өмсөх үед юу бодогддог? Одоо өглөө ингээд яг гэрээсээ гарахад хүмүүс үед бол амар юм гоё би дүүрэл чавхаатай болол тий гадуур халахтаа ч өөртөө итгэл нэмэгдээл ер нь яг гоё хувцас өмсгөр энийг өмсгөр септембергүй жоохон шороо олонгол тэрийг арчичмаар их хорон гэдэг ямар чухал вэ? Би бол хурандаа л болох хүсдэг. Сайн байцгааны эрт мөнд үзэгчдээ эрх мөнд сонсогчдоо таавах энэ өдрийн мэндийг хүргэе. За гонзоо миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид өнөөдөр сонирхолтой зочдыг урьсан үндэсний Батлан хамгаалах сургуулийн харьяа. За ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн 2 сурагчийг зочноор урьсан байгаа. За ингээд зочин маань Жаргалангийн бэлгүүдээ ариун бол тийм буян шиг зочид урьсан. За урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн хоёр дүүтэй баярлалаа. За баярлалаа. Танд баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд хоёр дүү маань бас одоо сая Мартин 8 болоод өнгөрлөө. Буяа гэдэг явж болно те. За буяада бас Мартин 8-ны баярын мэнд хүргэе гэсэн чигсэн. За удахгүй бас 3 сарын 18-нд мөрцнийг тэр зэргийн баяр болно те. За түүнтэй тохиолдол бас хоёр дүүгээ өрсөн байгаа. За эхний асуултыг буяа дүүгээс асууя. За өвөө нэм үү аав нэм үү те гэр бүлд нэм зэрэг цагтаа хүн ажилтгөө бас энэ сургуульд орох сонирхол яаж төрсөн хаан төрж өссөн айлын хэд охин бэ? Манай өвөө эмээ хоёр бол нэг амар цэргийн даалгаар байхгүй. Гэтэ намайг өвөө их оронч үзэлтэй бол тэгээд улс орныхаа төлөө зүтг гээд энэ сургуульд хамгийн хорж ирэлж ирсэн. За өвөө маань өссөн сонирхлоор охиндоо саналтай бай тээ. Ингээд ихсэж орсон. За ер нь сургуульд анх ороход одоо танах хэдгээр ангиас эхэлж хэлсэн суралцж ордог юм бэ? 6 дугаар ангиас орсон. Яг орох жилээ л орж ирсэн. 6 дугаар ангиас эхэлж орж эхэлт юм байна тийм үү? Одоо охтууд хүүгүүд маань тий. За анги одоо жишээлбэл нэг анги бэлгүүдээс асууж байна. Хэдэн хүүхэдтэй байдгийг дунджаар? За ер нь бол дунджаар нэг 30-аас 40 оронд тийм ээ байгаа гэж болно. Яг ахлах ангиуд руу ороод ирэхэл ер нь 36 5 7 гэт ингээ явдаг. Бага анги руу орох юм бол 40 гарантай суралцдаг байгаа. За би хоёрыг өрдөг нь бусад одоо үе тэнгийн хүмүүсээс та нар ялгарх зүйл нь бас ингээд дөрөв товцтой захирах гэсэн алуун тушаалын бас нэг юм харилцаан дээр суралцж байгаа. Үе тэнгийн хүмүүсээс арай өөрөө суралцдаг гэж бодоод байна л таахан. За танаа үеийнхэн бол одоо ерхий боловсрол сургууль болоод хичээлээ сонгон суралцаа тий. За би нэмрийн хичээл жишээлбэл орлоо ихэд шууд бөмбөгөө аваад гүйж хараагаал ингээл эхэлдэг шүү дээ. За танаа сургуулийн ялгаа онцлог нь юунд байна? За манай сургуулийн онцлог нь гэвэл одоо бие тамир одоо жишээ нь бие тамирын хичээл орлоо гэж байна шүү дээ. Эхлээд хүүхдүүдийнх ингээ биеийг халааж хитэн тойр гүүлгээд одоо зэргийнхаа тоо тасгалуудыг хийн. Тэгээд яг тодорхой хэмжээгээр одоо бөөнц түлхэлт тийм яг чадах бие тамирын тэсэр төвчээрийн чадахыг хөгжүүлэх дасгалыг ер нь хийдэг. Төлхөө орхон төлхөө ордог. Хүчний дасгал. Тэсэр төвчээрийн дасгал тий. За бас бусад хичээлүүд ч гэсэн ингээд одоо анги ороод хичээл эхлэхэд багш орж гаднаас орж ирээд одоо сайн байцгааны хүмүүстэд ингээд мэдлэгээ эхэлдэг шүү дээ. Танаа сургууль дээр ямар маягаар явагдав? За ер нь бол яг ангийн багш орж ирээд гэрлэхэд анхаар бос командаар ангийн хүмүүсүүдийг босгоод хоёрын нэмд ингээд барилуулна гэсэн үг. Тэгээд өгчтрийн одоо жижигүр хийсэн хүүхэд нь гараад ангийнхаа хэлхийг өгнө. Одоо жишээ нь эрхэм багшд 12-ын банк таны шил бэлэн 90 дансаар 36 бэлэнд хийдэд гэх жишээний. Тэгээд би бинтгээ мэдлээд эрхэм багшийн амрыг ирэх гэж мэдлээд бүх судаг байна. Тэгэхээр ер нь бол тэр чинь бас ингээд командаар бас явж штэ. Ангийн дарга, бүлгийн дарга, садаан дарга гэж байна уу? Танах хараа өөр хэллэгтэй явж байна уу? Тий, ер нь байгаа. Одоо ангийн дарга нь жишээ цолоор ирэх юм бол түрүү цолтой 10-ын дарга, 100-ын дарга гэх жишээгээр ингэж явдаг байгаа. Тэдний дарга, эдний дарга, 10-ын 20-ын дарга гэж ингэж одоо цолны ирэмт дараа шиг ингэж явж байна тий. Цолон дарга гэж. Тэгээ сургууль дээр их оронч сэтгэлгээг одоо суулгахын тулд хичээлийн програм байгаа шүү дээ. Бас тэр талын мэрэгжлийн хичээлүүд төлхөө орох уу? Бусад ерөнхий боловсролын сургуулиудын програмтай адилханаас гадна цэрэгжилт гэдэг нэг хичээл байгаа. Тэр нь одоо 6 дугаар ангид бол нэг хамар гадаа орохгүй. Гэхдээ ер нь бол дулаан орохтон цагт гадаа ордог. Гэхдээ цэрэгжилт гэдэг цаг дээр бол ингээд их орон гэдэг ямар чухал вэ? Тэ? Ингээд хүн гэдэг
чи багасаа ингээ эх орныхоо төлөө яаж зүтгэж ин гэдгийг бол харуулдаг. Тэгээ бас ингээ тийм ярилцлага өгдөг. Тийм тухай. Жагсаалтын бэлтгэл жишээлбэл орно. Энэ өвлийн үйлрэлд ядгийн дотор зааланд ороод дулааны үйлрэлд гадаад ашиглалт бод ордог. Хэрэв үнэхээр одоо цаг агарын үнэхээр тийм эртис ер нь хасагдчих мөчийн химийн бол бид нар бол дотор байдаг. Ер нь үлдсэн хугацаанд ер нь бол дандаа энэ гадаа гарч өглөө болгон жагсаалын алхаагаар алхаж төрийн далбайгаа мандуулж нэгддэг байна. Өдөр бас нэгддэг. За цэргийн анги шиг ингээд ангиуд гадаа нэгдэж араб тоогоо өгдөг байна шүү тийм үү? Одоо бас цэргийн ангиуд тийм шүү дээ үйл ажиллагаа. За мөн оройн тоо гэдэг өгдөг тэр бас явж байгаа дгөө. Тийм үгэн. Одоо дотор байранд байгаа хүмүүс маань одоо оройн тоо гэж гарч өгнө. Тийм байна. За намайг одоо цэргийн харимтах тас туяа тоо гэдэг явдаг байсан. Тэр бас хэрэглэгд танаа дээр байдаг уу? Тийм ер нь байгаа. Туяа тоо. Тийм. За тэр сургуульд орсноос хойш буюу одоо жишээлбэл сургуулийн янз бүрийн баяр ёслолын арга хэмжээ болно шүү дээ. За одоо одохгүй цэргийн байрч болох гэж байна. Ингээд баяр зориулсан парад алхалт гэдэг ингээд ангиараа хийж ирсэн тохиолдол байна уу? Нөгөө 9 тэгээд 12-ийнхаа төгсгөлтөндөө бэлтжээс нөгөө яг төгсөлтөд хүндэтгэл үзүүлээд бид нэр зогсож яадаг. Тэгээд яг 12-ийнхаа Ешөөгөө төгсөө явна да. Тэгэнгүүт бид нэр гадааж ихсаад одоо ингээд энэ бол сургуулийн чинь сүүлийн өдөр мөдөр гэдэг. Тэгээд хүндэтгээд тийм ёслол парантрах үе маягийн юм. Тийм байна. Төгсөгч одоо ах нартай баяр хүргэж парад ёслолын алхаа ингээ хийдэг байна шүү дээ. Ангийн тууг дээр гардаг шүү дээ. Тэг эхлээд яг тэр үйл ажиллагаа ол явдаг байна. Би нөгөө сургууль дээр ч очиж үзээгөө тэр процессыг хараг болохоор сонирхолтой санагдаад байна. За энэ сургуульд суралцахын тулд ер нь хүүхдүүд сэтгэл зүй болон тийм үү бие бэлтрийн хувьд юун дээр анхаарч энэ хүсэл мөрөөдлөөр сургуульд хэлсэж орох боломжтой байдаг. Бие бэлтрийн хувьд одоо ирүүлтэй ингээд багасаа тэгэл гүүж харайсан хүүхдүүд бол тэгээд амир тасгал масгал бол хийлгэн тэр чинь тэгээд тэнгууд гүүж хараа анханасаа гүүж хараад хүүхдүүд бол тэгэл амархан тэд. Бас илүү бидний арай ойрхон нөхөн ш тий. За зэрэг загдагийн хүний ер нь хамгийн гоё сан чанар юу гэж боддог вэ? Бэлгүүдэгийн хувьд. Ер нь бол яг жоохон мужик гэж ирэх хүн шиг зам байдаг та тий. Заавал за үгүй бол үгүй гэдэг нэг тийм нэг зам чанар ер нь их таалагддаг гэж хэлж болно. Тэгээд ер нь бол бүхэл зэрэг цагдаа хүмүүсийн зүрхэн дотор нь ер нь бол их орноо гэсэн хайрлын хамгаалъя гэсэн одоо жишээ нь бүгд найрамдах өмнө судаа босоод үүрэг гүйцэтгэж ирсэн аль пагч нар маань бол ирчлөө гэж яг ямар байдаг гэдгийг бол бүгдээр нь мэдээд ирсэн л гэж боддог. Их орныхоо үн цэнийг. Тийм ажиллагаанд явсан агч нар маань ахлагч офицерууд маань тэгж би бол дотроо боддог байна. Амар амгалан тий ихтэй байгаа улс орны одоо илүү бүтээн амьдрахын ачааллуудыг бол маш сайн ойлгож эхэлж байгаа шүү дээ. За бэлгүүдээ маань бас ингээд ингэдэ тэмдэгтэй медальтай энэ спорт урлагаар авчихсан нь ямар утга учиртай бас тайлбарж өгвөл. Энэ медаль маань болохоор 2024 оны урлагийн наадмын дид байранд госол дуугаар дууны төрлөөр авчихсан. За. Энэ болохоор бас 2024 оны хамтлаг бүжиг. За. Энэ болохоор 2025 оны шилдэг номинац авиалах сурагчаар шалгарсан байгаа сургууль байгаа. За баяр хүргэе. Тэгэхээр бэлгүүд бас жоохон урлаг талдаа сонирхолтой юм байна тийм үү? Тийм урлаг тал руугаа юм билээ. Дуулдаг. Дуулна. Бас бүжгэлчин. Бүжгэлэн. За хөгжим дарна. Хөгжимдөө сонирхолтой. За манай буяагийн хувьд бас спорт урлагийн аль тал дээр илүү сонирхолтой байна. Волейбол гайгүй тоглоно. Тэгээд ер нь бол урлаг талтай. Ятаг, төгөлдөр хуур, бишгүүр гэх мэт хөгжим тоглолт. Дандаа бие дааж өөрсдийн сонирхлоо сурч байна уу? За сургууль дээр бас энэ төрөлдсөн ингээд дугуулны секц танаа дээр ер нь байна уу? Бага. Хөгжим, волейбол, сакс, тэгээд англи хэлний дугуулан гэх мэт байгаа. Тэгээд өдөр заагаад цаг магийн дараатайгаар явдаг. Цаг амартай. Хоёр жишээлбэл энэ цэргийн сургуулийг сонгоогүй байсан бол бас өөр сонирхолтой бай таараа ш. Тэгэхээр хэрвээс энийг сонгоогүй өөр сургууль юм өөр мэргэжлийг сонгох байсан бол бэлгүүдийн хувьд ямар мэргэжилтэн болох байсан гэж боддгоо өөрийгөө. Би за ер нь бол энэ яг хоббигоо хөгжүүлээд урлаг тал руугаа л явах байсан баг гэж бодож байна.
урлагийн хүн тий. Урж юм уу дуулах уу тий. Тийм урлаг талтал явна л да одоо. Асан шага гавьяа гэдээ харах юм бол за буяагийн хувьд бас хэрвээ энэ сургуулийг тий сонгон суралцаагүй өөр мэрэгчлэлтэй болох байсан бол өөрийгөө юу гэж төсөөлдөг вэ? Шатар тоглох юм уу? Шатрын багш. Тэгээд хөгжмийн удирдаач, хөгжимчин болно гэж боддог. За ер нь бас урлаг тал руу бол хөрөгч талын хоёр хүн байсан байна шүү дээ та хоёр. За Тэмүүжин нэрийг ер нь энэ сургууль манд яаж өгсөн энэ талаар та хоёр түүх юу бас мэдэх үү? Тэмүүжин өрлөг гэж нэрлэгддэг үү танаа сургууль одоо? Тийм, Тэмүүжин өрлөг гэдэг. Тэгэхээр энэ одоо эзэн Чингис хааны нэр угшил дайн байлтын бол одоо ийм түүхэн хүн учраас энэтэй холбоотой нэрийг өгсөн болоо юу гэж та хэд ер нь санаад чи ордог ба сургуулийн нэр. Тийм ер нь бол их эзэн Чингис хааныхаа үр саданд болж гарч ирсэн бид нар хүүхдүүд учраас манай дууны Тэмүүж өрлөг дууны сүүл дуун дээр явдаг та үн эрдний домог сэрж өвөг дээд симэн ариун сүнс сэрнэ гэдэг ингээд юм үг байдаг. Тэрнээс бол болоод цэргийн сургуулийн нэрийг өгсөн багч би юм боддог дотор. Сургууль маань бас сүл дуутай. Тий. Тэгээ дуугаа та бас нөгөө жагсаалын болон бусад арга хэмжээндээр сүл дуугаа дуулдаг. Тийм ер нь тийм. За яг одоо үе тэнгийн ингээд Монголын ирээдүйн залуучууд байгаа хүмүүс өгöd байгаа ш та хоёрын үе тэнгийнхэн. За эдгээр одоо үе тэнгийнхэн чинь одоо хэр зэрэг хүчрэхийг бас босролтой тий өөр хавьяасыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа та анзаардаг үе тэнгийнхнийхээ өсөлт хөгжилтийг. Ер нь бол сайн гэж боддог. Одоогийн хүүхдүүд маань ер нь бүгд өөрсдийнхөө гэсэн урдаа тавьсан зорилготой тэр зорилгын төлөө өдөр болгон ингээ хичээгээ шаргуу явдаг гэж юу бодож байгаа. Одоо жишээ нь фитнес руу орлоо гэхэд дандаа манай үеийн хүүхдүүд ингээ бүгд ингээл төмөр өргөөл те би бэлтрээ хөгжүүлээл энэ айгүй их спорт урлагаар ер нь бол хичээлдэг болсон байлээ. Одоо урлаг дээр зэн гитараа дээр хоорондоо солилцоод ингээд бас тоглож сурсан ая маяа одоо сошиал хөгжсөн учраас бас нэг л лугаа явуулах гэдэг ийм хөгжил төвшөлтөл нэлээ гоё юм уу гэж анзаараад байгаа шүү дээ. Одоо миний хувьд бол за анх сургуульд ороод бас хэцүү те шантарч ийсэн бас юм үе байна одоо эмхтэй хөхтийн хувьд. Тэр чинь ерөнхий боловсролын сургууль болохоор шууд хичээл тарчна элдвүүдийн үйл ажиллагаатай үед л нэг суугаад тэгээд соёлын ордон сургуулийнхаа тийм том зааланд ороод бид тэр үйл ажиллагаагаа ярина. Харин тэр Тэмүүж өрлөг сургууль бол арай өөр. Орой өдөр ингээд тараад бэлтгэл хийн. Бид нар ингээд тэр шагсаалын талбай 3 тойроод гүгээд тэр нь бие бэлтрээ хөгжүүлнэ. Тэгээд мэдээж цэрэг хүн босгохоо ингээд би ингээ сайн хөгжсөн байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл 16 тоо тасгал хийлгэн бидний төлөө ер нь тэгэж амар сайн тасгал хийлгдэг тий. Одоо та бүхний мэдээж сурах хөдөлмөр BBL-таар тэгээд хичээл ном эрдэм бодлыг босод одоо урлаг соёлын ингээд бүх зүйл та нар дээр тулгуурлаж байгаа. За зарим нэг тал дээр бол сургуулийн захиргаанаас бас ингээд үүрэг даалгавар өгнө нийтийг хамарсан. Эндгээр зүйл дээр та бүхэн маань ингээд оролцоод явхад бас одоо захирах гэсэн арай босод сургуулийн хувьд бол одоо игнэ байраа эзлэх алхах жагсахтэй энэ тал дээр арай давуу талууд байдгүй. Нэгдэх одоо цаг барих тал дээр тий. Тийм байгаа. Одоо жишээ нь өвлийн амралт эхэллээ гэж бодоод тэгэх юм бол манай дарга маань үүрэг тавина. Бүгд үүргээ хүлээж авна. Тийм ер нь бол тийм юм дээр ер нь бол босод одоо энгийн сургуулиас ялгарх зүйл нь тий. За мэдээж бас босод сургуулиас арай ачаалттай байдаг болоо гэж бодоод байгаа юм би. Бас нэг юм хүнд хэцүү үе ингээд гарнаа сэтгэл зүрхэнд би асууснаа шандрах зүйл гарч ирсэн гэдэг шиг энийг бас яаж даван туулж байна? Найз захтайгаа ярилцж гин үү? Гэр бүлтэй аав ээжтэй очиж ярилцж гин үү? Дотоод хүнээ өөрөө сэрэж ингэж илүү маневр хийж энэ хэцүү шантрах зүйлийг даван туулж гин үү? Ер нь бол гэтээ хөвчлэн найз нөхдөд үйл ярьж энийг юу нэг хэлж байна ойлголцдог гэх юм уу? Андаа одоо би ингээд байна. Яг одоо яах вэ? Гээл тэнгууд найз нөхд маань ингээд зөвлөн штэ. Тэгэл тэр угаасаа бид нар бүгдээрээ хамт тэр зүйлийг үзэж байгаа учраас хин энийг бүгд сайн илүү мэдж байгаа штэ тий. Тийм учраас ер нь бол нэг шантраад их юм ер нь гаргадаг юм да. Хамтын шийдвэрээр шийдэл биендээ тусал дэмжээл бүгд тэр зүйлийг хамтаа үзэж мэдэрч байгаа учраас тийм байдаг. За сэргийн сургууль суралцах явцад бас хамгийн их өгүүлэгдэх зүйлүүд байгаа шүү дээ. Одоо бас энгийн зүгээр ерхий боловсролын сургууль шиг гар утсаа хөвгүүлж гэнэ үү? Амттай хоол их идэхийг өсөж гэнэ үү? Их хэмжээгээр унтахыг өсөж гэнэ үү? За ямар зүйлд илүү таатай?
хичээл ороод яг ороод 8:30 гээл хонхтой гурангууд манайгийнхэн тэрнээс өмнө уцаа ураасан байдаг. Яг гэвэл тэр хичээл орж байгаа багш нарыг хүндэтгэж байгаа учраас ерөнхий боловсролын сургуулиуд гэхдээ уцаа зарим нь хураадаг, зарим нь хураадаггүй шүү дээ. Тэгээд манайхан ч болонгууд яг бүх хүүхдүүдээс яг бүх уцаа аваад багштаа тушаад өгдөг. Яг гэвэл хичээл орж байгаа багшийн дундуур уцаа үзчихвэл ер нь тэр багшийг хүндэтгэхгүй байна л гэсэн ойлголт. Бас бусдынхаа нөгөө саад болох гэдэг чинь нөгөө нэг ангийн үйл ажиллагаас оролцох жилийн явц те. Бас их зөв юу шүү. Босод сургуулиудаас зарим хэрэгжүүлдэг баг те. Ерөнхий боловсролын сургууль. За ирээдүйд Монголын төлөө сэтгэл зүрэхтэй ямар бас офицертэй ингээд ээж хатны албан тушаалтан болох юмсан гэж хүсэж мөрөдөж явдаг дотроо буяа маань. Би бол хурандаа л болохыг хүсдэг. Яг тэгээд одоогор бол эмэгтэй хурандаанууд ер нь цөөхөн шүү дээ. Тоотой идэл байгаа. Тэгээд би ер нь бол хурандаа болоод тэгэл ер нь миний мөрөдөл ер нь хурандаа л. Тэгнь. За тэгээд мэдээж сэргийн цол дэше хурандаагаас дэше бас ингээд өгсөд нөгөө генералын төвшөнтэй тэслэгч генерал хөшөөч генерал явдаг. Сая бид гурыг уулзах мөчд бас энд хурандаа нарын баяр гээд манай зэрэглэлийн студиуд бас бичлэгэнд орж байгаа шүү дээ. Маш гоё харагдаж штэ тий. Харснууд хоёр. Бүх зэрэг цагдаа тусгай хүчний бүх хүмүүс хурандаа цолтон цугласан байлаа. Үнэхээр бас сайхан харагдаж байна. Ирээдүйд ер нь Монголын төлөө бас ингээд одоо сая би асуулаа шүү дээ. Ямар зөвлөх зүрхтэй офицер одоо болох вэ гэдгээс гадна за өөрсдийн болон одоо та хоёртой адилхан энэ сургуулийг сонгох ч байгаа бас ингээд цэргийн хүн болохыг хүсэж мөрөөдөж байгаа охид өгөөдөд одоо үеийнхэнд хандж хэлэх үг байна уу? Билгүүдэд маань. Ер нь бол цэргийн амьдралыг сонгох ч байгаа бол мэдээж сайн муудад тал ер нь зөндөө байгаа те. Гэхдээ үнэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад орвол хизээж харамсахгүй мэрэгжилч үү гэж би зөвлөмөр байна. За гэр бүлүүд маань хэрхэн дэмжиж байна. Одоо ингээд бас бусад үед ерөнхий сургуулиас бусад өөр цагаар дуудагдах те арай урт цагаар ингээд бэлтгэл сургалтанд гарах үед гарна гэр бүлийнхэн хэр ойлгож дэмждэг аав ээж маань. Ер нь бол манай аав ээж хөрөл ер нь бол бүх юмыг миний бүх юмыг ойлгоод ингээд хүлэн зөвшөөрдөд ингээд ер нь сайн дэмждэг гэж байна. Бүхэл талаар. За боёгийн үдсэн. Манай ээж аав хоёр л маш сайн дэмждэг. Чи эх орныхоо төлөө ингэж хичээл зүтгэл гаргаж ягаад ингээд мундаг шүү миний охин. Хичээгээрээ бити шантараарэ. Гэтэ яг шантарах үед өндөө гардаг ч гэсэн тэрийг ингээд ээж аавтайгаа ярилцаа сэтгэлээ твтэйгээд тэгээд миний охин тэгээд цаашаа ер нь зорилготой сайн хүрээ гэж хэлдэг. За дөрөв тувцсан өмсгөр бас та нартай юу бодогдгийг бас ингээд энгийн хүмүүс чинь форма өмсөд юм уу вийн тамирын цамцтай адир ингээд чөлөөт явж байгаа шүү дээ үед энгийн хүмүүс. Та нарын бас ялгарж байгаа нийгэмд харагдах байдал чинь яг энэ айгүй чимж харагддаг л даас дөрөв тувцсан өмсөх үед юу бодогддог. Одоо өглөө ингээд яг гэрээсээ гарахад их хүмүүс үед бол амар юм гоё би дүүрэл чавхаатай болол тий гадуур халахтаажс өөртөө итгэл нэмэгдээл ер нь яг гоё овц өмсгөр энийг өмсгөр септембергүй жоохон шороо олонгол тэрийг арчичмаар тэгж гоё өөртөө итгэлийг авдаг юм толин тарах болгонда би ийм сургуулийн өгчөө гэдэг тэрнэр их бахархдаг. Бас төрийн соёмтэй төрийн сүлдээ ингээд бидээ ингээд шингээгээд авч явж байгаа учраас энэ надтай их орны нэр хүндтэй ээж аав юм алдар хүнд миний нэр сургуулийн маань нэр төр яваа гэж баг ингэж дотроо бас хариуцлага үүрч явдаг байна шүү дээ. Боёгийн хувьд бас уцаа өмсөхөд ямар мэдрэмж төрдөг вэ? Яаж хадгалтан дээр нэтер анхаарч байна? Монгол улсын хувьд бид нар ерөнхий боловсрол сургуулиас бид нар Монгол улсын хэмжээд л ганцаараа ингээд бид нар л манай сургууль л ингээд энэ хувцсыг өмсөж байгаа учраас бас цэвэрхэн өмсөж энэ дөрөв томцны яг дөрмийн баримтлаад ер нь тэгж гоё өмсгөл өөртөө ингээд тэхвэсэн гоё харагдаж штэ. Тэрийг л ер нь боддог. Дөрмийн дагуу өмсөх. Ер нь хувцсыг та хэдэд жилд нэг удаа өгд юм уу 2-3 удаа өгд юм уу гítэл одоо энэ хувцснаа хэрэг одоо хангалт нь яа тавигддаг. Ер нь бол өөртөө ер нь бол захиалаад ер нь авдаг юм уу бүртөөгээд зэрэг хувцсны үйлдвэрээс өөртөө ингээ хэмжээг өгөөд ингээ авдаг байгаа. Яг хангалтаар бол авдаг байх. Цаанаас нөө зэрэг шиг тавьдаг тий. Өөртөө ингээ биендээ тохируулаад хувцас захиалаад авдаг байна шүү. Ер нь бол гэр бүлийн хэрэгцээний бас карманы мөнгө өгнөө аав ээж. За сургууль дээр ингээд утас сунаа зарцуулаарэ гээд за мөнгөө зөв зөвхөстэй зарцуулж чадчихэв нөө. Тий, ер нь бол төлөвлөгөө гаргачаад ер нь болчихд юм дөө. Одоо яг өнөөдөр ийм хэрэгтэй тэрийг ингээд болгож байна.
Тэгээд өөр өөртөө ингээд төлөвлөгөө гаргаж хүрэлцдэг. Адилхан ерөнхий боловсролын сургууль шиг хичээлийн 5 өдөр хичээлэх үү? Хичээлийн 5 өдөр хичээлнэ. Аав ээжийн өгч байгаа мөнгийг яаж зарцуулж яах буяа? Аав ээж мөнгө арай бага өгöd байна уу? Гайгүй юу? Гайгүй. Тэгээ карманы мөнгө өгөн тэрийг одоо дарга нар маань ингээд та нар ингээ өөртөө хор авч болохгүй шүү. Заавал өөртөө хэрэгтэй юм аа. Тэрийг ээж авч яаж хөлс хүчээд зарцуулж мөнгө авч байгаа билээ гэдгийг бас та нар ойлгох хэрэгтэй гэдэг. Бидний ер нь бол битийнх амар өөртөө хэрэггүй ашиггүй зүйл битээ аваарай гэж загтаг. Хямдхан чанаргүй тий одоо тийм зүйл битгий өрөөрэй гэж штэ. За найз нөхдүүд маань хичээлээс бус цагаар нөгөө сургуулийнхаа үеийнгийн найзууд байгаа штэ. За эднэртэйгээ хэр зэрэг уулзаж учирч амжиж जैन. Цаг заваа найзуудтайгаа зарцуулж чадж гин үү? За найз нөхд чинь та нарын бас юугаар бахархаж гин энэ талаар хэлвэл. Яг одоо уулзаал те ванда энэ чинь ямар гоё юм бэ те. Хувцсны чи одоо яг энэ мөрцөн юм ингээд ийм байт юм уу тийм байт юм. Их ингээ олон юм асуугаад хичээлч юм бас одоо яг тань шиг ингээл хичээлч одоо яаж ярих юм марах уу гэл зөндөө юм асуугаал. Тэгдэлтэй. Гадаадаас ирсүнтэй уулзах гэл яриад байна зарим нь. Тийм тэгэл ярина. Боёгийн хувьд бас яаж нөхдүүд ингээл уулзна. Одоо өмнөх сургуулийн найзууд өдр баг шүү дээ. Багын найзуудтай дэр уулзна. Бахархах те хувц нэр чинь сонирхох сургуулийн талаар мэдээл асуух ийм яриа өрнжээ нөө та хэдийн дунд. Би хуучин сургуулийнхантайгаа бас уулздаг байхгүй юу? Сард нэг юм уу? Нөгөө манай хичээл зөрүүд идэв болохоор ер нь ороодсон тагдаал уулздаг. Тэнгүүл яа чи бүр амар гоё харагдчихна. Би баг наа сургууль чи ормоор байна гэд хэлчихэдэг. Чи бүр нэрээ биднээс нэг алхмаар илүү явж гин гэж айгүй хэлдэг. Тэгэхээр яг охид өвгүүд үеийнгийн найзуудын дотор юм их оронч үзэл бүхний зүрх сэтгэл байдаг л харагдаж байгаа шүү дээ. Зөвхөн хувцалтаасаа гадна та нарын өсөлт хөгжил бие организмыг хараад бас их оронч үзэлтэй ингэж сайхан чивэр цэмцгээр хувцалж их орныхоо ирээдүйн болсон хүчин бол бэлтгэх гэсэн хүсэл мөрөөдөл байдаг бахна тэр хүүхдүүд. За буяа маань найз өвгөнтэй болсон уу? Болоогүй юу? Төлөвлөгөөнд баахгүй болоогүй те. Сургууль зоёл төгсөн дараагийн шатны бас сургууль руу орно те. Та хэд чинь. За манай билгүүдээ яаж найз хүмүүнтэй болж байна уу? Байхгүй. Одоогор л байхгүй. Сонголт бол байна байхгүй нь уу? Байхгүй. Ер нь үл юм байхгүй те. За энэ бол наргаа байлаа. Ер нь та нар чи яаж ингэж нөгөө ангийг ялгаад байна? Би нөгөө бүрэн дээр хөвгөө чинь гайхаад байна л та. Тэр буяагийн болохоор 2 зураас байна те. Энэ билгүүдийн хос нилээд байна. Би болохоор айрам 70 бааж хотод чиглүүлэх нь 1 зураастай бол ахлах байлдагч. 2 зураастай бол дэд төрүүч 3 зураастай төрүүч гэдэг ингээд би төрүүц цалтаа халагдчихжээ. Тийм. Тэгэхээр та нар энэ мөрдөс дээр байгаа ялгаа юу болоод байна? Энэ болохоор оны ялгаа гэж байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь 6 дугаар ангийн хүүхэд 1 зураастай 7 дугаар ангийн хүүхэд 2 ингээд дахиад төгсөх болохоор ингээд 7 шиг зураастай болно гэсэн үг. Одоо Батлан хамгаалах их сурвал, дотоод төрийн их сурвал бүгд ийм оны ялгаатай. Нэгдүгээр курс бол 1 зураастай 2 ингээд. Нэгдүгээр ингээ ангиа ялгаад ингээд курсаа ялгаа явуулчих. Тэгэхээр буяа маань 7 дугаар анги учраас 2 зураастай байна тий. Тэгээд анги дотроо одоо дэд төрүүч гэхгүйгээр энэ юугаар ялгараад тэгээд 10-т 20-ийн дарга гэд ингээ явчихд юм байна. Гэхдээ яг оны ялгаагаар бол нэг ялгараад ангид бол тэхгүй л дээ. Сэргийн Бэрийн сургууль дээр хэрхэн тэмдэглэж байна? Ямар онцлогтой байдгийг танаа сургууль. Бусад сургуулиудад одоо октоудаа сая Мартин нэмнэр ангийнхаа октод сарнаа өгчөж байгаа шүү дээ. За хөвгүүд бас тодорхой хэмжээний ингээд бэлгийн зөрүүлээд октод өгдөг. Танаа сургуулийн ялгаа юу байна? Сэргийн Баяраар ер нь бол одоо би чинь нөгөө одоо ингээд хурлахаараа ингээд сургуульдаа ингээд яваад байдаг болохоор амьд хөгжмийн хамтлагтай сургуульдаа. Тэр амьд хөгжмийн хамтлагаараа ингээд Сэргийн Баяраар хүүхдүүдийнхаа ингээд сэтгэлийг ингээд баясгах те урлаг зааландаа бацхан хэмжээний тоглолт маягийн юм хийгээд хордын цэргийн бодол модлыг ингэж тоглож өгөөд тэгээд тэр дуусны дараа ер нь бол анги мангтай ширээд сонсаад тэгж явдаг. Өмнө жил бол тэгж явсан байгаа. Энэ жил болохоор бид нар бол ярилцаалах яг ярилцлаа. За бас Мартин 8-ны бэлгээ авснаас гадна танд 2 байр тохиогоод ахч байна те. Тэгж энэ даваа тал байна уу? Гэр бүлийнхэн өвөө эмээ найз захтаас одоо ингээд дахиад баярлах нь ш та. Энийн ялгаа бас арай мэдрэмж нь өөрөө. Манай сургуулаас октоддаа нөгөө манай сургуулийнхын чинь айгүй цөөх охинтой штэ. Тэгээ сургуулаас арга хэмжээ аваад октоддаа бэлэг өгж исэн. Сургуулийн зүгээс тусгаална. Эмэгтэй хөлт арай цөөхөнтэй. За гэр бүлийн найз захтын зүгээс баяр хүргэе л гэж хэлж байсан. Бас сюрприз барина л та тий. Арай нөгөө мөрц хувцастай мөсөн өөр учраас.
За хоёр дүүгээс нэг богинохон асуултад асууя. За уцаа оролдохгүй байх нь хэцүү байд юм уу? Сахилга баттай байх нь хэцүү байдгүй. Утас бас айгүй зайшгүй хэрэгцээ болоод байгаа та хэдийн хувьд. Уцаа оролдохгүй байх нь хэцүү юу? Сахилга баттай байх нь хэцүү юу? За ер нь бол сахилга баттай байх нь гэж бодож байна. Тэгэлгүй. Байнгын нөгөө өдөр бол өөртөө чинь яардагч байгаа захирах захирамжих тушаал зэвж байгаа болохоор тий. За боёгийн үед ямар бодолтой энэ асуулт. Энэ яг хоёр талтай л байгаа тань л да. Тэгнь. Уцаа оролдох ч гэж магадгүй л тий. За боёгийн үед. Надын хувьд бол сахилга баттай байх жоохон хэцүү. Яг доод үеийнх юм болохоор сурах зүйл айгүй их байгаа. Тэгнь. Ачаал ихтэй. Уцыг бол яг хөөхөн өөрөө шийдвэр гаргаад болчих болно, хэрэглэж болно тий. Тэгэхээр энэ сахилга бат дээр илүү анхаарч байна. За дараагийн асуулт жишээлбэл за хэрэг кино тоглолоо гэж бодъё. Та хоёр. За цэргийн даргын дүр бүтээх үү? Эсвэл одоо тагнуулчийн дүр бүтээх үү? Нисгчийн дүр бүтээх үү? За өөр бас кинонд хэрэг тоглолоо гэж бодъё л дагууллаа төсөөллөөр ямар дүр бүтээх хүсдэг юм? Би бол тагнуулчийн дүр тоглохыг хүснэ. За боёгийн үед надад бол цэргэл гэж бодож байна. Яг гэвэл яг өөрийнхөө чаддаг юмыг л тоглож ийн гэсэн үг шүү дээ. Тий, өөрт илүү ойрхон тий дотоод хүн бас ойлгомжтой. За энэ сургууль сурж байхад за найзууд түрүү асуулт асуулаач би найзуудын нөгөө бодны талаар тэгэд энэ арай та нар хитрхийг шахах уу дүрм журамтай ингээд одоо суралцдаг юм шүү. Болооч идрэгжсэн зөвлөгөө орж ирж ирсэн үү? Зарим нэг найзаас. Ер нь баг үгүй дээ. Үгүй юу. Боёгийн үед. Үгүй бүр бистэ орох юмсаа л гэж хэлсэн. Бистэ гоё харагдчих. Тэгээ ер нь жишээ нь одоо ингээд манай сургууль чинь ингээд хүүхдүүд нь зарим хүүхдүүдийг хүсэж орж чадахгүй юм сургууль байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол тэгж ийм хөтөм юм ярьдгүү дээ. Сургуульд анх хэлсэж ороход шалгуур нэлээ өндөр үү? Өндөр. Жишээлбэл эрүүл мэндийн үзлэг авна. Тэгээ монгол хэл, математик, англи хэлээр өгөөд тэгээ дунджаар нь л гаргах. Гэхдээ эрүүл мэндийн нөгөө цусны шинжилгээ аваад элдвүүдэд өвчнгөө бол шууд л авна. Яг зэрэг шиг хараа сонсгол гэл бүгдийг авах нь шүү дээ. За та хоёр нэг өдөр сургуулийн захирал болох юм бол хамгийн түрүүнд сургууль дээр ямар өөрчлөлтийг хийхийг хүсэж байна вэ? Надад бол тэгтээ манай сургууль чинь нэг амар хүүхдтэй шахаад байдаг болохоор нэг амар өөрчлөлт хийхийг бол нэг бодохгүй. Дэжгүй. За бэлгүүдийн үед би хүүхдүүдийнхаа одоо бүх аюулгүй байдлыг ингэж маш сайн хангаж галын бэлтгэл ер нь хийж өгөх хүс таяа боддог юм. Нэлээ одоо их орол бол тэр хичээлийг тий. Одоо буу өгсөр задлах, ка өгсрах тий. Галын бэлтгэлийн хичээлийг ахиухан орол бол төлхөө тий. Ирж орол бол тэр нь зүгээр л гэж бод. Эрэгтэй хөлт болгоны хөслөөрөө л та. Би бас сэргийн алба хажих тэрэн дээр гоо дуртай байдаг гэсэн. Бууны задрага хака өгсрахын нөгөө нормтыг биелүүлдэг байсан шүү дээ тий. За шалгалтын өмнө айх одоо их айц төрдгөө эсвэл одоо гадна бэлтгэлийн өмнө илүү айц төрдгөө. Мэдээж шалгалтын өмнө. Тангим дотор тий. За буягийн хөдөлгөөр гадаа хоёулаа да. Хоёулаа юу? Яг гадаа бэлтгэлийн үе ямар тасгал хийх бол хідэн тойрог гүйлэх бол гэдэг л ямар тий. Бас л айц мэг буужааш өөртөө таамаглал. За өглөөний гүйлт нь гүүхэн жохол байна уу? Хүүтэн сайхан ширшүүрт орох нь арай илүүцүү. Аль нь сонголт хийх вэ? Мэдээж өглөөний гүйлт гарах. За боёгийн хувьд бол өглөөний гүйлт үү ширшүүрөө? Өглөөний гүйл. Яг дүүлээ ингээл өглөө гүйчих юм бол тэгэл ер нь хэдийн нойрог онсон ч гэсэн юу өглөөс хэрэгждэг. Ирч хүчээр дүүрэн. Тийм, ер нь бол өглөө яг ингээд 2-3 тойрог гүйлээгээд хүний бие ингээд тэр чигээрээ булчингууд бүгд ажиллаж эдээс сэргэж илүү их шүчтэй өглөө эхлүүлнэх юм. Тийм байдлаараа би организм тарих бүх юм сэргэлт авчих штэ. Тэгэхээр айгүй ирч хүчтэй өнгөрүүлнэ гэсэн үг. За командлах уу, одоо команд сонсох уу? Энэ үүргийн хувьд аль нь илүү өөр таатай? Команд сонсноо. Командлах. За зүйтэй. За спорт заал сонгох уу? Эсвэл одоо анги танхи маялуу олон цагаар сонгохыг хүсдэг үү? Спорт зааланд олон цагийг. Буягийн хувьд би бол нэг амар спортоор яваад байхгүй. Тэгээ ер нь бол юм бичээж хуулах, үндэсний бичгээр юм айгүй их хуулах дуртай. Тэгээ ер нь бол анги танхимыг л сонгох. Танхимын хичээлд илүү дуртай ах нь байна. За ер нь төсвөр төвчээр чухал байна уу? Зориг чухал байна уу? Суралцах хугацаанд өөрт бодгож байгаа.
Аль нь уу? Зориг. За зориг илүү чухал. Миний хувьд бол аль нь л жоохон бэж яах вэ ер нь зүгээр. Эсвэл төвчээрч хэрэгтэй, зоригч хэрэгтэй тий. За ингээд 10 жилийн дараа хоёр сургуулаад өгсөн. Хурандаа цолонд хүрсэн, офицерууд болсон. Эргээд одоо яг энэ сууж байгаа цаг мөчийг эргээд тэр өнцгөөс харуул юу гэж бодогдох бол төсөөллөөр сургуулаад өгсөн. Бид нэр одоо ийм л байсан та. Ийм жоохон байж байгаа л одоо ийм том цолтой боллоо. Тэгээд ийм том цолтой болгосон сургуульд бол маш их баярлалаа. Байлдагчийн генералын могон байлдагчийн германд гэдэг лөө. Тийм үг байдаг гэж санагдах юм. Удахгүй зэрэг армийн одоо ингээд ирсэн баяр болноо. Тэгэхээр мэдээж мөрц нэгтэй ах эх нартай баярын мэнд хөргүүл. Тийм. Энэ бол тэгэл бүх төрийн болон хувийн сахиулагч нь бүх л төрийн зэргийн болон байгууллагууд юм. Бүгднгийнх нь баярлах учраас баяр үрмээр санагдаж байна. Боягийн хувьд бас Монгол цэргийн баяр удахгүй одоо 18-нд болноо. За мөрц нэгтэй одоо үеийнхэн сурталчилж байгаа найзууд, сургуулийн удирдлага тий, үеийн офицер ахлагч бүгд одоо дотоодын болон хилийн цэргийн хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд хандаж баярын мэдлэгээ төвшөөлөл. Нэг гараас нэг хөл гээд нэгэн зэрэг алхаж байгаа, нэгэн мөрцтэй, нэгэн эх орны доор байгаа хүмүүстэй бас баяр хүргэнэ. За би бас нэвтрүүлгийн дундуур одоо хоёр түгээс асууж амжаагүй зүйл төр байж болно. Хоёроос аав ээжтэй юу, анд найзуудаа тий ангийн хамт олондоо ингээд бас нэг талархлаа ингээд сайхан хэлчих юмсан гэж бодож санаж явдаг зүйл явал одоо энэ бүчид хуваалцах боломжтой байна. За эхлээд ээж аавдаа мэдээж хэлье. Намайг үргэлж дэмжиж миний юу гэж ойлгож ярилцаж сонсдог үнэхээр аав ээжтэй бол үнэхээр хайртай. Энэ ачийг нь үнэхээр их хариулахыг хүсдэг. Гэтэ ирээдүйд ер нь бол аягүй их боддог л доо ингээд их юмсан. Анги анд нөхдөйгөө хувьд бол дандаа намайг ойлгож андаа юу болсон бэ? Яагаад ингэж байгаа гэдэгт үнэхээр их баярлдаг, дэмждэг. Хаалнаад нь хайрын дотроо төшөөнөл ширүүн ч гэсэн гэтээ найзууд их ойлгодог тийм. Цаанаа ер нь аягүй сэтгэлтэй гэдгийг мэддэг. Одоо жишээ нь Жагсаалын Баатар хэрвээ ямар нэгэн байдлаар бэлэггүй байлаа гэхэд андаа энийг түзэр өмсчих гээд ингээд өгчөөний тэр надад аюу гой санагддаг. Ингийнхний хувьд бол хинийгээж чихгүй хинийгээж ялгаруулахгүй тэр надад аюу гой санагддаг. За боёгийн хувьд бас аав ээжтэй тийм өвөөдөө дүүнартаа ингээд одоо сургуулийн удирдлага тийм ингээд хүмүүс хандаж бас бодож санаж хэлж явах юмсан гэж бодож явдаг үгүй байна. Мэдээж юуны төрөнд ээж аавдаа маш их баярлна. Намайг ийм мундаг, ийм сайхан сургуульд оруулж гисэн ачид ээж аав хоёртоо л баярлна те. Тэгээд цэргийн дарга нартаа бас багш нартаа бид нарын ийм сайхан ингээд орчинд ийм гоё хичээлүүд зааж өгч байгаад баярлаа гэж хэлнэ. Үе үеийн бас офицер ахлагч нартаа тий олон улсын одоо Монгол цэргийн эрдэргийн байрын мэндийг бид гурван зүгээс бас хөргөж байна. За би бас яг нэвтрүүлэг дондор сая бэлгүүдийг нэг нууц авьяасыг олоод мэдчихлээ л те. Тэгэхээр яг заавал нөгөө мэрэгжлийн дуучин биш. Хоёрдугаар нөгөө заавал хөгжимтэй өдр гэхгүйгээр Монгол хүмүүс ч бас нэг хэлцдэг штэ. Нэг дуу зүгээр ингээд өмнөг бадгийг хэлж өгвөл бас үзэг сонсогч маань зориулаад гэж гинтил нэг юм өсөл тавьж яана л да. За. Ахтны чимээтэй дэлгэр талда аргалын үнэртэй гэр минь бадгийма хүүгээ сансан аавын бараата сүгээ өргөсөн ээжийн өрөөлтэй би Монгол хүн би Монгол хөө. За баярлалаа. Тэгээ санаандгүй бас гинти юм хүсэлтэй очихоор тулгамдж जैन тий. Гоё юм ихтэй сайхан ийм эх орноо хамгаалах ийм одоо үн цэнтэй өөрхий хүлээгээд баг балч наснаасаа ингээд энэ сургууль суралцж байгаа хоёроор маш их бахархаж जैन. Тэгээд ирээдүйн сурлах хөлбөртөө өндөр амжилтыг хүсье. Монгол улсын нэртэй төртэй алдартай гавьяатай юм мундаг албаа агч нар болоорой. Одохгүй ингээд олон жилийн дараа бас дахин ярилцаж үзэх сонсогчтой маань уулзах юм. Ерөөл тавь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье хоёр дүүтэй. За баярлалаа. За би бас хоёрт бицсэн бэлгтэй. Яагаад гэвэл
Саяхан баяр болсон тийм үү. Тэгэхээр зэрэг за энэ бол за буяада авсан бэлэг байгаа. За энэ тоох ингээд гэж уучлаарай. Буруугаар авчихлаа. За тэгээд охид хөвгүүдэд хэрэгцээтэй юм зүйл сонголт хийж авсан. За тэгээд сайхан баярлалаа. Бас баярын өдөр зочдоор маань хүрэлцэн ирсэнд дахин маш их баярлалаа. Тэгээд хоёр дүүгийнхаа сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эрүүл мэндэ сайн бодороо. Эрүүл байхад одоо төлөвлөсөн, мөрөөдсөн, өссөн зүйл бүгд хандаа бүртэн. Ингээд ирээдүйн амьдралд дахин хөөхтөнгөр хараадгийн хамт олонны өмнөөс баярсан алгаснаа илэрхийлье. Ингээд нэвтрүүлгийн маань бас хөгжилтэй, дуугууртай болгож өгсөн хоёр дүү дахин баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн урьж оролцуулсан, битэрийг урьж оролцсон баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэг өнөөдрийг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч олондоо бүгдэнд нь эрцэргийн баярын мэндийг хүргэе гэж хэлмээр байна. За буяа маань бид хоёрыг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд одоо удахгүй болох эрцэргийн баяртай цэрэг хамт олондоо баяр хүргье гэж хэлье. за баярлалаа. За